Сайн байцгаана уу? Сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын төрийн шагналт зохиолч Пүрүжавын Пүрүсрэн зохиолчийн Өмхий хүрэн хэмээх өгүүлэлгийг хүргэх гэж байна. Олон жилийн өмнө манай нутгийн нэгэн буурал энэ түүхийг надад ярьж өгсөн юм. Тэр үедээ зүгээр л сонсоод өнгөрсөн боловч өдий болтол санаанаас гарсангүй. Сэтгэлд тод үлдсэн юм заавал нэг өнгөтэй байдаг болохоор өнөөдөр цаасанд буулгахаар суусан минь энэ билээ. Манай энд Бүдүүн аюур гэдэг нэг их баян хүн байваа. Тэрүүн шиг баян хүн энэ нутагт хизээч байгаагүй юм гэдэг. Хонь нь төм хүрч, бод мал нь 1000 хоол давж байсан да. Эхэрнэр нь хүртэл 2 байсан юм шүү. Хонь малыг нь олон ядуу айл хариулан гидстижээдэг байв. Гэртээ хөгшин залуу 2 зарцтай. Настайг нь цоорхой гин. Түүний завж нь цоорхой хүн байсан юм. Юм мэдэхдээ тэр завжаа алгаараа дарж байж идэнэ. Жинхэнэ нэрийг нь хэн ч үл мэднэ. Бас тагдүлий, хэлгүй, ер нь зовсон амтан байсан да. Залууг нь дулам гэдгсэн. Бүсгүй хүний нэртэй ч гэсэн сайхан ир байв. Цоорхой, ус турш, унаг татах, айраг бүлэхээс эхлээд гэр зуурын бүх ажилд борив бохис хийлгүй зүтгэн. Дулам адуу маллаж гадуур хийх юм болгоныг амжуулна. Аюур бол идэж ууж, даалуу тоглож суудаг ямб тайр. Олон жороомор сэлгэн унаж, айл хэсэж, авгай хүүхэн эргүүлнэ. Намхан нуруутай жигтэйхэн бүдүүн тэр гуншаа ирээс нутгийн охид хүүхнүүд үргэж зогтовч хээр гадаа дайралтвал гараас нь гардаггүй байсан гэлцдэг. Баян хүн 3 хаанд нүртэй гэдэг үгтэй юм. Түүний хатуу гарт орж хэмхлүүлсэн бүсгүйчүүдэд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээчл болно биз. Харин тэрний доор орсноо нуун, дотроо л өөрийгөө жигшиж явдаг байсан баг. 10 хэрэг нэгэн баянтай 8 хийж, эрэм 2 сайхан залууг өрөнд авсан гэдэг юм. Сүүлдээ эмийг нь бага ихнэрэн болгов. Эрн тэр дулам билээ. Бага ихнэр Пагам гэдэг үйлийн үргүй хөөрхөн амтан. Нэг нутгаас ядуу зүдөөгийн ирэхээр худалдагдан ирсэн. Дуламдаа сэтгэлтэй байсан юм гэж манай нутгийн авгай нар ярилцдаг байсан юм шүү. Тэрнээсээ болж хожим нь үйлэн эдэлсэн л байх та. Хувьсгал гараад хэдэн жил болж байсан боловч зах зайдуу нутагт баядуудын эрэх дарах хэвээрээ. Тэр ч байтугай өршөрэндээ хүртэл авч байж шүү дээ. Аюур уул нь тийм их баян айлын голомт залгасан хүн биш. Эцгийнх нь ам зуулгын хэдэн малтай айл байж, харин түүнийг гээвгинт хагартал баяжуулсан хүн нь цоорхой юм аа гэж ярьцгаана. Цоорхой аюуртай нас ойролцоо. Нэг хотонд төрж хар нэлхтаан өнчрөөд аюурын аавын хаяа бараадан нохоо шиг өсчээ. Аюурыг 20 гарч байхад эцэг их нь хорвоог орхиж, тэр юмны эзэн сумны занг болж өрх тэргүүлэн нутгийнхаа лхам гэдэг хүүхэнтэй суув. Цоорхой тэдний жирдөл бурхнаас заяасан зарц болжээ. Тэр жил манай нутагт айхтар гам болсон юм. Хаваржин хавсарга тавьж байгаад 100-ны сар гармагц халуун нар шарж гарав. Тэнгэртж үүл харагдахаан боллоо. Эргэн тойрон гангийн улаан унмар татаад их тал газар нүүр цонтол халуу дүүгнэ. Угийн сэргэлэн аж төрхийн ухаан багаас суусан аюур нутгийн чинэлэг айлуудтай хангаар нүүж одов. Ачлаг хөсөггүй юм уу? Газар тэнгэртээ залбирч итгэсэн зарим айл гантай нутагтаа үлдээд баларсан билээ. Тэгэхэд модоо барьсан олон айл хожим аюурын малыг дагах болсон хэрэг шүү дээ. Тэр жилийн ган аюурын хувьд Азийн тэнгэр гисэн хэрэг байв. Тэднийх дөвөнтийн нуруу давж зусжээ. Тэр нуруу их алттай газар. Саяхан болтол алтны уурхай ажиллаж байв да. Тэгж явахтаа цоорхой 2 хуруу зузаан 4-5 шиг том цул алт болж. Тэр алт хадны завсар хавчуулаатай байсан гэдэг. Цоорхой тэр алтаан зэрэгцээ хон тууж явсан нэг залууд харуулan эрхий хураагаа зойлгон инээж байсан гэдэг юм. Зайлуул насаараа идэх хоолтой боллоо л гэж баярлж байсан хэрэг биз. Гэвч тэр авраг алт аюурын гарт орж. Хойдон жил аюур нийслэл рүү нутгийн 2 залуутай жинд явсан юм. Жингийн цуванд 10-аад хонтой ат холбсон гин. 2 сар гаруун дараа жингээс ирэхдээ 10 атандаа дааж ядтал элдв бараа хөдөө нутгийн нүдний гин болсон ирээн авдар ор, буу, дуран зэрэг маш их хэмтэй иржээ. Манай аюур хот оруутал ачиж очсон ноос үсээ тушаачхаад 8 хийж эхэлсэн. Бид 2 тийм их мөнгөтэй явсанд гайхаж л байлаа. Өдөртөл нэг тэмээ хөтлөөж явна. Ойрхон бөөн ачаатай ирдэг байв.
Чи юугаараа ийм юм аваад байна гэхтэл аавын хүү аргатай атан тэмээ хүчтэй гэдэг үсттэй гээд инээд болсон. Хотод 10-аад хоногтой 10 тэмээ ачаатай болсон гэж хамт явсан залуус нь гайхан шагшин ярьж иржээ. Тэр их мөнгө бол цоорхайн алт байсан нь гарцаагүй. Тэгээд авчирсан эд бараагаа зарж баяжиж эхлэв. Баяжих тусам улам шунаг хатуу сэтгэлтэй болж байлаа. Өөрөө өгч чадахгүй байгаа айлын хүүхдүүдэд тэжээдэг хідэн малыг ч хурааж авахдаа сэтгэл зовхгүй. Тэр 100 цоорхойн бие муудав. Зуны халуунд гадаа хураалтай барааны оролд шарлаж муудсан бамбайн дээр ёолон хэвтэж байгаа нь даанч өрөвдөмөр. Дэрэгдэн хар сааху халтар аяга тавиатай. Хөөхий цоорхой сүлдээ тэрнээсээ ууж голоо чиглэж чадхаа байжээ. Пагмал өдөрт 2-3 удаа толгойг нь түшүн байж бүлээдсэн хэрэмнаас нь балгуулна. Дулам гэр оронд байхдаа хөөхийг асарч бөөцөөлнө. Ядахтаа энд өвдөж байна гэж хэлж чадахгүй амтан чинь яах вүлээ те? Нэгэн өглөө цоорхой өвхөж бор ухаад нутглуулж гин. Хөөхий зовсон амтан сая л нэг зовлонгоосон хагсаж те гэж ярилцлаа. Тэрний маргааш би нөхөртөөгөө тэмээ ирж бор ухаагаар явж байлаа. Нэг хонхор руу өнгөтөл юу харсан гэж санана. Нөх цоорхой маань өндийгөө сууж байв шүү. Бид хоёр ч ухаан алдахшхан айж ирэглээ. Багч байсан. Аав ээжийн нөлөөгөөр бурхан ном шүтдэг ухаантай юм чинь нүд орой дээрээ гарчихсан амьтдал давхиж харсан хэрэг. Иш хөөхийг амьдаар наваачаад хайчихсан хэрэг. Энэ аюур даанч бузар амьт юм. Өнөөдөр нүүж байна гэсэн. Тэгээд тэршааж өчигдөр аваачаад хайчихгүй юу гэж аав хилэгнэн гаслаад нэгэн тэмээнд 2 арга тэгнэн намайг дагуулад явлаа. Үхээгүй байвал авчирч голыг нь дэвтээ. Буян болох байгаа да гэж залбирсаар явж үлээ. Гэвч тэр өнгөрсөн байлаа. Амьсгал хураахтаа гаргасан нулимс шанаарун зам татаж бараг хатаагүй байсан. Толгойд нь цэдмийн шахруутай модон аяг байна. Хөхөхтэй тунж тарчилсан бололтой хөлөөрөө илч тийрч гараараа шороо самардсан мөр тов байв. Аав бурхан минь хэмээн залбирч байхад нүднээс нь нулимс унаж байсан. Оройн хүүрийн бузар хаалтаж магад хэмээн бямба гэлэн гэж заалж сан тавиулж билээ. Түүнээс хойш нутгийн олон бүдүүн аюурыг жигших болов. Аюур тэр бүрийг гадарлавч ёр тоохгүй. Шавар нь улам хэрцгий чанга болж байсан юм. Түүний зусардан долдогногчд бас байсан. Жороо мордо ээлжлэн унаж бүдүүн ташуур хөндлдүүлэн согтуурч муусан гуйлах чунгууд арих гаргаад ир гашуун усан харамлаа дэвэл хотыг ч харлуулчихж чадан шүү хэмээн хашгична. Тэдний гэрт пагам шиг зовсон хүн байсангүй. Залуу сайхан авгаагаа илүү таалж аюур баг гэртээ голдуухан нь өөнд их эхнэрийн хор шар бадарч нөхрөн эзгүүд пагмыг элдвэр харааж зүхэн гизэг үсийг нь хүртэл зулгааж зодож жанчина. Үзэн яддаг хүнтэйгэн аргагүй эрхэнд дээр хувааж байгаадаа пагам хувь цаяагаа нь зүхэн үргэлжийн шаналнд тарчилж сэл залуугаас нь санчгэн сайж байлаа. Түүний амьдралд дуламтай хаяа уулзах цөөн хормол жаргал байсан буй. Үүнийг гадралсан аюур хөөхий бүсгүйг тамлан согтох болгондоо зодож жанчина. Тэр тоолон их эхнэр пагмыг тавлан болж гуйлагчинтай нөхцөж ир нөхрийнхөө нэрийг хорлохоор ингэдэг юм. Чи ингэж байхаар энэ голд унаж өгтөг болоосай гэж зөвхөн. Ингэж байтал нэгэн намар айхтар дуйлаантай хэрэг мандлаа. Зарц дулам баяны 4 сайхан морийг залуу эхнэртэй наваад оргон зайлжээ. Аюур малаа маллуулдаг хэдэн залууг дагуулan эрэлд гарч 10 ихээр хүртэл явсан боловч сураг чимээ гаргаж чадсангүй. Тэр хоёр ус руу хайсан чулуу шиг чимээ тасарсан билээ. Аюурын хувь тавилан эмигнэлтэд төгссөн юм. 50 гарсан хойноо хинхэг өвчин туслаа. Өдөр болгон 1 хон алж зогсоо зайгүй идэж хоормог гүзээлнэ. Их гэрийнхээ хаяанд суугаад идэж байхад доогуур нь өмхий шингийн цэцэгт сууж гэр дотроос гадагш татсан нарийнхан шуудуугаар урсна. Их эхнэр нь өнөр танар ялаа батганаас нь хамраа таглан зүхтааж баг гэртээ бүгэх болов. Зуны халуунд хэд таргалсан түүний суг цавь нь нурж хорсоод айхлан амьсгаадаж үхэх юмсан. Хүү ил хамаа чи мүү гिचи миний буйнд тийрч байна. Чамайг алчгаад үхий гэж гуншин хашгирч байдаг болжээ. Хүн амьтан түүнээс цээрлэн гэрт нь орхон байв. Хүний үрийн болохоор загас гэдэг хачин нэртэй ганц хүүн өглөөд хонь алж махыг нь чанаад төмпөнд овоолон дэрэгдэн тавьж хувинтай тараг, данхтай цай, ваартай арх бэлдэж өгнө. Амьдралдаа дандан эрдэж жаргал цэнгэлийн дээдийг эдэлж явсан аюур сүүлчийн энэ зовлонг тисч дийлсэнгүй. Нэг өглөө хүүн орж очиход ханнаас ойсон хуваар боож өгсөн байжээ.
ирж буцаж байдаг хорвоо юм хойно. Аюурыг оршуулад түүнийг дурсан санах хүн цөөрөв. Гэтэл 2 жилийн дараа бас нэг л айхтар дуйлаантай хэрэг гарав. Талигаачих сумын төвдөр 2 шавар байшинтай байв. Гурил будаа торго дурдангаас ахгуулад хамаг эд баялагаан тэндэн хадгалдаг байжээ. Тэр 100 загас заалжуул юм авахаар нөгөө байшиндаа оржээ. Тэгтэл булангийн нэг авдар дээрээс өмхий хүрэн архиран үсэрч энгэрээс нь зүүгдсэн байна. Загас бараг л ухаан алдтлан аж өмхий хүрэнгээч салгаж чадалгүй орилон гүйж гарчээ. Гадаа гарсан хойно өмхий хүрэн загсын энгэрээс салж махитл хэд хараагаад байшиндаа орчихжээ. Тэр үеэр тэнд явж байсан хүн загас дээр гүйж очиход хөөхөн амтан хуухай цайчихсан саг чичирч байсан юм гэдэг. Манай говь нутагт байдаггүй тэр өмхий хүрэн хаанаас ирж тэдний байшинд үүрлсэн юм бол загас байшингаа чойжилсангүй тэр чигээр нь хаяад гэртээ харжээ. Удсан ч үгүй зайлал ухаан солиорч тэнэж яваад талд хатж өгсөн юм. Байшингийн эзэгэнсэн өмхий хүрэн хэд хоног хүн ойртох тоолон архиран ийш тийш өсөрч дүүлж байдаг байв. Димба гэлэн энэ тухай сонсоод судар сөхөн аюурын сүнс юм. Эд юмандан хоргодоод өмхий хүрэнд хувлан төрж байшиндаа ирсэн байна да. Тонилгохгүй бол нутаг нугад мань их л гайнуурлахна гэжээ. Сумын төвд суудаг холхон дамдан гэдэг нэг мангар хархууд тэр өмхий хүрэнг тонилгох үүрэг өгчээ. Дамдан аюур агсны байшингийн дэлгээтэй хаалгаар арваадуудаа буудаж өнөөх өмхий хүрэнг тонилгосон юм билээ. Дараа нь Бямба гэлэн 3 хоног хонх дамар хангинуулан ном уншиж нутаг усанд ирэх гайбарцтыг зайлуулсан гэдэг юм. Харин аюурын хөрөнгө зойр юу ч үгүй үргэлдэж 2 байшингаас одоо овгор шороол үлдэжтэй. Харин мэдэн жилийн зуднаар уруудсан адууны эрэлд нутгийнхаа нэг хүнтэй явсан би өмнө говийн нутагт нэгэн айлд буусан юмсан. Хэнийх байсан гэж санана? Дуулмынх. Пагам тэр 2 биднийг таних нутгийн ах дүүс шиг хүндлэн дайлсан билээ. Аюурын амьдралын төгсгөлийг тэгж сонсоод базар ван хумбат. Үлдсэн ганц үрийнхээ амь насыг ч авах нүгэлтэй амтан байж тээ. Нүгэл нь нүдэрээ гарна гэж болсон хэрэг. Бурхан багш минь хинэн залбирч байсан шүү гэж нутгийн бурал хуучилж билээ. Аюурын эрх дарахтай хатууд огшин мөртлөн гунигтай намтар. Манай нутагт одоо бараг